Сайн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай сүүлийн 2 сар хагасны хугацаанд уншсан номнуудаа танилцуулах гэж байна. Уг нь би ном уншихаараа та нартай шууд хуудас дээрээс тэгдлээ үлдээгээд бичээд явдаг байсан. Харамсалтай нь ажил хийсэд ирэхээр яг тийм зав айгу баг гардгийн бэ. Тэгээд огт уртахгүй өнгөрөхөөр харамсалтай санагдаа. Тэгээд YouTube сувагт маань угаасаа ном гэсэн ангилал байгаа болохоор би та нартай сар бүр уншсан номнуудаа танилцуулж яа гэж. Ерөнхийдөө би өдөрт хэдэн ном ч юм уу 7 хоногт хэдэн ном эсвэл сард хэдэн ном уншина гэсэн тийм зорилго тавьдаггүй. Яагтвэл ном унших нь миний хувьд угаасаа яг одоо амьсгалахтай адил жирийн л одоо миний хувьд байдаг л одоо юм. Одоо би ном уншихгүй байна гэж угаасаа байдгүй. Миний үндсэн ажил маань дан номтой холбоотой, хийж байгаа судалгаа маань номтой холбоотой. Тийм болохоор ер нь бол ном уншихгүй надад өдөр гэж байдгүй. Тэгээд яг нөө яг ямар ном, мэргэжлийн ном унших уу эсвэл одоо гоё яг өөртөө зориулж одоо кайф авах чиглэлээр ном унших уу гэдгээрээ л ялгагдана. Өөр нэг юм нь болохоор хүмүүс ингээд ном уншихдаа ямар ном сонгож уншдаг вэ энэ төр гэдэг. Миний хувьд болохоор ямар ч номонд маш нээлттэй ханддаг. Хүмүүс тэгдэж зөвхөн сайн номыг олж унших хэрэгтэй. Чиний тархич нь хогийн сав биш мэж гэл тийм сөрхий үгнүүд хийлдэг. Үнний хувьтай л байх л та. Гэхдээ надад бол сайн ч муу ч ямар ч номноос хүн өөрийнхөө оюуны хэмжээгээр авахыг аваад гих шин юм олж мэдэх тийм боломж заавал байдаг юм шиг санагддаг. Энэ гэхдээ миний хувийн бодол шүү. Хэрвээ та нар маш хүмжтэй номнуудаас одоо сонгодог бол би тэр чинь буруу гэхгүй. Миний хувьд бол би сайн муу ямар ч номыг бол ер нь эхлээд нэгээд уншаад ингээд заавал одоо уншиж үзснийхаа дараа за энэ сайн ном байна, энэ одоо тааруу ном байна. Гэхдээ надад тааруу номноос ч гэсэн олж авахаар өөр юм болохоор юм бэж идэг болохоор ер нь бол дандаа л надад бол ерөөсөө хизээч тэгж цаг гарцсан ч юм уу тийм муу юм болж байгаагүй. Ингээд бүгдээрээ эхэлцгээе. Би тэгээ өнөөдөр нөгөө гэрийнхэн цамцтай байгаа уц муцаас олж янз бүр алах гэхээр цаг алдах гад хүүхэн онцгойгоор гэс бичлэг хийчихье гэж бодоод жоон сонио харагдаж байгаа. Хэдүүлээ номны тухай ярих гэж байгаа юм чинь яа тийм те. За кофенаас нэг балгаж аваад тэгээд эхэлцгээе хэдүүлээ. За Саяка Мурата гээд энэний нэрийн дэлгүүрийн бүсгүй нэрийн дэлгүүрийн эмэгтэй гэсэн юм ном байгаа. Тэгээд орчуулагч дэлгэр маань надаа ийм хөөрхөн одоо эндээ юм стикер наацсан. Надад энэ номыг бэлгийн дэлгээжсэн маш их баярлсан шүү. Японд маш их амжилтанд хүрээд тэгээд англи хэлний орчуулагчсан нь одоо шилдэг орчуулгын зохиол болж исэн. 2016 оны Японы Vogue сэтгүүл түүнийг оны эмэгтэй гэж нэрлэжсэн гэсэн гаднаас нь хавцнаас нь харахад ингээл юм ягаан ямар ч тийм гэмгүй юм шиг те ийм мөртлөө яг уншихаар энгийн бичигдсэн ердөө юм толгой эргүүлсэн юм байхгүй мөртлөө цаад одоо өгүүлэх гээд байгаа юм айгүй тийм хүнд том сэдвийг хүндцэн одоо нийгэмд тогтцсон хэв маяг тест хэлгээний хэв маяг бусдаас хүлээдэг бусдад үзүүлдэг дарамтыг ингээд маш энгийнээр бичээд гаргацсан тийм мундаг зохиол байсан. Тэгээд орчуулгын дэги бас баяр хүргэе маш гоё миний ингээд дуртай орчуулагч ингээд бас нэгээр нэмэгдэж гин. Угаасаа Тагта Publishing-ийн орчуулагч гэдэг бол нэр хүндийн асуудал тий. Би сууд болом тайртай. Одоо тэгээ чи араас нь орж ин да. Тэгээд энэ нэрийн дэлгүүрийн эмэгтэй гэдгийг угаасаа яг ингээд 72 утгаар тэг ингээд давхар зөвхөн одоо дэлгүүрт ажилладаг 36 хүрсэн дэлгүүрт ажилладаг тий олон жил ажилласан 18 9 жил ажилласан юм эмэгтэй. Тэгтээ Кико Фурукура гэдэг нэртэй энэ эмэгтэйн тухай өгүүлж байгаа юм шиг мөртлөө үүгээрээ зүгээр одоо нийгэмд байдаг байнгын үзэгдлийг, ердийн үзэгдлийг бүгдийг ингээ харуулсан. Тэгээд энэ хүүхэн маань одоо ингээ уншихаар Кейкогийн тухай ингээ уншихаар маш өрмөз аюу тийм сонирхолтой уул нь бол одоо германаар Persönlichkeit гэдгийг одоо чиний хувь хүний тэр чанар чинь хүн бүрт байдаг адилгүй байдаг чанар өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийнхөө байгаа хүнийг шууд одоо нөгөө бусдаасаа өөр байна гэсэн утгаар бараг л одоо галзуу тий одоо сэтгэл мэдрэлийн эмчтэр очих ёстой гэх мэтэр ингэж одоо нийгмээрээ бүлэглэн хувь хүнд хэрхэн халтж байгааг харуулсан тийм гоё зохиол. Та нар уншаагүй бол заавал уншаарай. Тэгээд надад энэ яагаад заримдаа ингэж зочоосон бэ гэхээр амар шудраг битсэн заяа. Хувь хүний дотор ямар одоо зан чанар муу, сайн бүгд зэрэгцэн оршиж идэг. Тэр мэрийг бас ингэж амар шудраг жишээлбэл ингээл нөгөө дүүгийнхаа хүүхдийн тухай ярьж байгаа одоо өгүүлж байгаа тэрхэн хэсэгт жишээлбэл ширээн дээр белуус зүссэн хутга харагдаж одоо нөгөө дүүн хүүхдээ ойлон гот нь болиулах гад ингээд аргаа барж байгаа тэр хүн хооронд тэр хутга ширээн дээр хутга мутга харж байгаа хэсэг нь амар тийм
одоо тийм гач юм шиг тийм зэрлэг балмад юм шиг мөртлөө энэ бол хүнэл чанар, хүнд байдаг амьтналаг чанарын тухай айгүй тийм шудраг бичсэн ном байсан. Одоо өдийн насанд хүрчээд цагийн ажил хийлээ гэхээр бас л нөгөө нийгмээс хүлээдэг хүлээлттэй дарамттай ингээл яагаад өдөө болтол чи ийм одоо тогтсон ажил байхгүй цагийн ажил хийгээ одоо тий дэлгүүртээ ажиллаад яагаад ганц бие байгаад байгаа юм гээл ингээл тэр бүхэнтэй одоо маш хүчрэхэг дотоод ертөнцтэй юмхтэй хэрхэн харьцаж байгаа тухай тийм зөрчлийг харуулсан айгуу тийм өвөрмөц зохиол байсан. Тэгээд дэги баярлалаа. Их чинь маш дуртай уншсан. Тэгээд орчуулганаас үнэхээр мундаг байсан шүү. Тэгээд миний дуртай орчуулагч нэгээр нэмэгдэж байгаа. Үнэхээр таатай байна. Баяр хүргэе. Бас Дэлгэрмагийн орчуулсан ном байгаа. Энэ болохоор энэ Мөчрөн хүн гэдэг энэ хүүхдийн ном. Энийг би хүүдээ уншиж өгсөн. Мөчрөн хүн модон гэртээ ингээ мөчрөн хүүхдүүдтэйгээ тийм мөчр ихнэр мөчрөн хүүхдүүдтэйгээ айгуу сайхан амьдардаг гэж байгаа. Тэгээд хүмүүс нөгөө мөчрөөр юу хийдэг яадаг гэлээ те ингээл иш тийшээ хөрх юм явсаар агаад тэгээд эцэст нь ингээд гэртээ ирж байгаа. Тэгээд шатхын одоо алдад арай гэж гэртээ ирж байгаа тухай тийм хөөрхөн юм зохиол. Гэхдээ хүүхдийн юм шиг мөртлөө бас цаад талд өгүүлэх гээд байгаа зүйл нь бас их гоё. Тэгээд би хүүдээ асууж уншиж өгч яхад манай хүүхэр ингээд гадаа ингээд модны мөчр барьчаад хүртэл надад тэгжсэн ийж би энийг авахгүй мөчр гэрлүүгээ явуулах гэмтэр амар хөөрхөн. Тэгэхээр энэ айгүй гоё хүүхдтэй уншиж өгвөл их хөөрхөн ном их өрийн содар гэд би энийг нь уншлаа. Одоо яригадаад байгаа байгаль орчныг хамгаалах гэдэг нэр томьёог чинь монголчууд маань бидний өвөг дээц аль эртнээс ер нь бол ингээд хэрэгжүүлээд амьдралдаа хэрэгжүүлээд үр хүүхдүүдтэй захиад уламжлалаараа ёс заншлаараа ингээд захиад үлдээж гисэн тийм агуу арт түмэн агуу ухаантай. Тэгээд энэ номон дээр болохоор ерөөсөө монгол ухаанд манай хүүс ирж аав нь очиж хэрвээ жирэмсэн бөгөөд ер нь хүүхдтэй болохыг хүсэж байгаа тийм хүмүүс бэлтгэл болгож энэ номыг уншвал маш хэрэгтэй санагдлаа. Тэгээд энэ дээр ерөнхийдөө одоо жирэмсэн баснаас хойш өөрийнхөө биеийг хэрхэн юу идэж яаж одоо өөрийнхөө биеийг асархаас гадна гам барих тухай гих мэтлэн. За тэгээд хүүхдийн хүмүүжлийн 1-3 жил ер нь хүүхдэд анхаарах зүйлс гээд маш хэрэгтэй гоё номнуудаас энэ их үрийн содар гээд. Тэгээд дан монгол ухаанаар ерөөсөө ардын ухаанаар монголчууд маань яг яагаад тэгдэг байсан ямар учраас тэгдгийг те айгүй гоё цаана бүр утга учир амар гоё заяа. Тэгээд надад жишээлбэл энд нэг таалагдсан юм энэ бие төгөлдржүүлэх гэж байгаа байхгүй юу? Энийг жишээлбэл одоо хүүхдэд хөдөлгөөн дутагдсанаас болоод хүүхд ингээд нөгөө одоо гаргах ёстой эрчмээ одоо нөгөө эрч хүчээ гаргахгүй болохоор хүүхд чинь ингээд дотор нь ингээд маш их зүйл байгаа болохоор түүнийгээ ингээд ямар нэгэн аргаар гаргахаас өөр аргагүй болоод хүүхдүүд нөгөө ааш аран нэвдэрдэг ч юм уу янз бүрийн аашилдаг эсвэл маш их унтаж одоо тэр эрчмийг гадагшлуулаад тэр нь ингээд яваанда айгу тийм нойрмог сэрхтэй тийм удаан тийм хүүхэд болдог сэрж ятхаа унтамхай болдог энэ төр гэж байна. Тэгээд ийм хүүхдийн хөдөлгөөнийг одоо 3 зүйлд тултлан гаргах одоо учиртай гэд тэр нь болохоор хүчний хөдөлмөр, хурдны хөдөлмөр, төвчээрийн хөдөлмөр. Энэ бол аим надад бүр амар хэрэгтэй мэдээлэлээс. 5хан хормын төвлөрөл бол маш ихээр оюун ухааныг сайжруулдаг гэж байгаа. Гэтэл одоо ингээл жишээлбэл германаар ч гэсэнтэй одоо ингээл дандаа meditation дээ төвлөрөх одоо ингээл бясалгах одоо маш чухал гэл ингээл баруун ангаах ухаанд зөвлөдөг. Гэтэл монголчууд маань эртээр үеэс ерөөсөө л өдөр болгон 5 минут төвлөрөө сурчгаа, оюун ухаанаа төвлөрүүлээд те ингээд сурчгаа. За тэгээ 45 минутыг өөртөө өдөр зориулж байхад хүн эрчмийн хувьд эрүүл байдаг гэж аахгүй. Тэгэхээр өөртөө зайлшгүй цаг гаргаа энтер гээд энэ бүх зүйлийг чинь айл хизээний манай өвөг дээдсэн маань аль хэдийн ингээд өөр юм болгоо цаашаа ингээд үр хүүхдүүдэд захиас олгоо үлдээсэн юм байдаг. Тэгэхээр нөгөө айлаас ирэхээр авдраа авах гэдэг шиг ингээд энэ тентхийн ангаах ухаан энэ тентхийн юмыг ингээд судлахаасаа гадна тэр бол буруу зүйл биш. Гэхдээ тэрнээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэй юм гэхээс гадна бас монгол ухаанаа, ардын ухаанаас ингэж уудалж үзэж ойлгож байл маш зүгээр юм болов тий. Энд гих мэтлээ айгуу гой тийм зөвлөгөөнүүдтэй байсан. Жишээлбэл хүүхдийг ягаад хүзүүний шүлэнд оруулдаг юм бэ те хүзүү гэдэг чинь юу юу бэлэгддэг юм бэ те одоо өгөрсөн ч гэсэн хүзүүний яс салдахгүй гэж байгаа байхгүй те тэр ясыг ерөөсө хүзүүний улмаар нь салгахгүй рээдэж хээр тавьдаг 7 үеийг тэр чигээр нь чанахтаа нэг ч үеийг нь салгадаггүй заншилтай гэж байна. Ерөөсөө
бүх бат байг гэд хүзүүний ясыг салгахгүйгээр хадан дээр тавьдаг ёстой байсан гэх мэтлээ. Тэгээд одоо хүүхдийн нэг насны ойн баяр, за тэгээд дайх үргийг ёсон дээр анхаарах зүйлс, тэгээд ер нь цус үсэнд маш их мэдээлэл байдаг тухай, хүүхдийн найран дээр одоо 9 тансаг бэлддэг гэж байгаа. Тэр эдгээр нь ямар 9 тансгийг бэлдэх ёстой юм бэ? Бүр ингээд тодруулаад бичиж авцсан. Тэгээд ингээд энэ үнэхээр гоё ном байсан шүү. Тэгэхээр та нар маань хэрвээ одоо жирэмсэн байгаа тэгээд 1-3 насны хүүхэдтэй ч юм уу эсвэл ингээд хүүхэдтэй болох тийм төлөвлөгөөтэй байгаа энэ номыг уншичаад Монгол ухаан, Монгол ардын одоо ухаан, бидний өөхд эцсийн одоо заншил, ёс заншлаар дамжиж ирсэн биднэрт хэлэх гээд байгаа тэр агуу зүйлс захиас гэдгийг одоо мэдэх айгүй хэрэг болохоор гоё наа. Дараагийнх нь болохоор энэ Deutsche Sambu гэдэг агуу хүний хөрөг дуртатгал Арслан гэд ном. За энэ номын тухай би сэтгэлдээ хуудас дээр оруулж гисэн болохоор би одоо дэлгэрэнгүй уншихгүй энэ удаад та нар маань уншаад үзээрэй. Тэгээд хэрвээ нөө урлагийн ертөнцөд хөл тавих гэж байгаа ч юм уу, найруулагч, жүжигчин, театрын одоо ертөнцөд хөл тавих гэж байгаа тийм энэ чиглэлийг сонирхдаг, энэ чиглэл рүү одоо ер нь мэрэгчлээ болохыг хүсдэг ч юм уу. Ер нь найруулагчтэй, жүжигчдийн тухай энэ төр бас ингээд юм мэдмээр бол энэ номыг уншчихад энэ бол зөвхөн хувь хүний дуртатгал гэхээсээ илүү яасан миний хүсэж алдартай хүний хөрөг дуртатгал гэж зөвхөн тэр хүний тухай одоо өгүүлэхээсээ илүүтэйгээр энэ одоо салбарын хүмүүс ер нь юу анхаардгийг, тэр жүжигчин хүнээс ер нь юу шаарддгийг, тайцны сортхуун гэж ер нь юу юм те, ямар хүн ер нь жүжигчин болох ирээдүйтэй байдгийг, гих мэтлэн ямар хүн алдаа гаргадгийг, одоо жишээлбэл нэг дүр тоглоод алдар нэртэй болонгуудаа одоо ингээд хамраас өгөөд өөрийгөө одоо мундаг очлоо гэх юм уу, эсвэл одоо ямар яс сортхуун жүжигчин хүнээс шаарддгийг гих мэд маш их тийм мэдээллийг бас давхар өгүүлсэн тийм ном байгаа. Тэг маш сонирхолтой бараан зохон минь сувдаг гэдэг ч маань ийм гоё гарын үсгтэй бэлгэлжсэн амар гоё маш их баярлалаа сувдагч би бүр амар баярсан. Тэг би болохоор энэ хуучин байшингийн цэнтэр нүдэн гэдэг энэ оюун жаргал энэ жаахан оюу гэдэг нэртэй энэ хөөрхөн ном байсан. Баримтат уран сайхны зохиол гэж байна. Тэгээд энэ маань ердөө жилийн дөрвөн улирлыг хөдөө одоо өнгөрөөж байгаа хүүхдийн одоо ажиглалтаар хүүхдийн одоо нэгсэндээ жилийн дөрвөн улиралд хөдөөний амьдрал ямар байдгийг яруу тодор харуулсан тийм зохиол гэсэн. Оюу маань болохоор 7 настай тэгээд өвөөгийн дөө хөдөө одоо айгуух гойд нэрлэлцээс хотын тавиул гэд өвөөгиндээ өсөж байгаа хоёр охины тухай өөрсдийнх нь хотод байдаг ээж аавыг болохоор залуу аав ээж гэж нэрлээд ялангуяа энэ гадаадд байгаа монголчууд маань унших юм бол Монголын маань хөдөө ямар байдаг те одоо тэр нүүдэлчин ард түмний ёс заншил тэгэл эн чинь ерөөсөө зүгээр ингээд өдрийнх нь одоо өглөө босоод өдөр ийм болж байна гэж дүрслээд ярих явцдаа маш их бас ёс заншил ингээд юм тайлбарлчихж байгаа байхгүй. Хангаагаас идэх хэрэгцээгээрээ авдаг илүү болохгүй. Хангаалт дэлхийс авдаг харж байд юм аа гэд одоо энэ гөрөөсөнд автгаа гөрөөсөнд явж явах үед одоо аав нь ингэж хэлж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд манайхан хашуурал те zero waste одоо хаягдaltaгүй минимал ингэж энгийн амьдрий монголчууд ч нүгийн л тийм энгийн амьдардаг байгальтай ээлтэй тийм ард түмэн байсан. Тэр ер нь ингээл одоо өөрсдийнхөө зохиолуудыг ардынхаа уламжлалт тийм зохиолуудаа уншихаар ингээл угаасаа мэдэгдэн за энэ аюу хөөрхөн ном гэсэн тийм гадаадд байдаг монголчууд маань уншвал их зүгээр санагдсан. Яг гой гой үгнүүд бас сурж аавн те ялгааг нь ойлгож аавн. Зөв талын урт хүлийн чөдрийг муталж аргамжааны гарахад өглөж дахин чөдөрлөөд сайтар чагтлав. Чагтыг яг оллуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол мултраад аргамжаа талигдана. Гой ингээл шууд нүдэнд харагдаж байгаа хгүй те ингээд яг анзаараад унших юм бол ингээд эднэр чинь энэ тийм сонсдог ялангуяа гадаад дэд монголчууд бол тэр бүр сонсоод байдаг үг биш те чагтыг голлуулах, аргамжих, чөдөрлөх. Тэгэхээр ерөнхийдөө ингээд иймэрхүү юмнууд уншчихвал Монгол зан Монгол сэтгэлгээг алдахгүй хүүхдүүдтэй уншвал их зүгээр санагдсан шүү. Тэгэхээр энийг хүүхдүүдтэй биелүүлдэг ч юм уу те өөрөө одоо Монголын тухай ярих зүйл багтаа хүмүүс бол ингээд ядчил байгаа бэлэн гоё юмнуудаас уншаад өөрийгөө цааш нь босруулаа Монгол сэтгэлийг алдахгүй байвал зүгээр юм болов. За 12 дугаар сард унших гэж оролцсон хоёр ном бол Джеймс Жойсийн Үлисийн 1-2 дугаар
бот байгаа. Энд чинь ингээд юм 2 бот. Тэгээ 1 2 гэд тэгээд энийг би сувтаа хичээсээ зээлж авсан. Тэрхэн уншичаад өгөө гэдгийг би ингээд маш цэвэрхэн уншсан. Тэгээд ёстой хэцүү байсан. Би бүр нэг бол одоо миний оюун ухаан энэ номыг, энэ зохиолыг ойлгох хэмжээнд хүрээгүй түүхий юм байна. Нэг бол одоо энэ орчуулгын тийм юм уу, эсвэл одоо би л ер нь юу ах энийг ойлгох хэмжээнд хүрээгүй ах л гэж ер нь дүгнэлтэнд хүрсэн те. За тэр ерөөсөө яваагүй. Ерөөсөө өөр юм болгож чадаагүй энийг. Тэгээ би нэг бол англиар, нэг бол яшиг германаар нэг зүгээр харж үзье. Тэгээд болохгүй л тэгэл хэдэн жилийн дараа ухаан суцаанд унши. Уул нь энийг заавал унших ёстой зохиолуудын тоонд оруулдаг. Гэхдээ би бол энэ хоёрыг бүр яаж төлөвлөрч суугаад явахгүйсэн, өөр юм болгож чадахгүй. Нэг л мэдхэд ингээд бүр ингээд ядаад ойлгохгүй ядаад бүр зовоод тэр үгэн хэлхээ, тэр үгээр наадж байгаа тэр юм мэдгүй амар айгүй хэцээсэн. Тийм болохоор би энэ хоёрыг уншсан гэж хэлэхгүй, унших гэж оролцсон 2 бүтлгүүцсэн 2 ном бол энэ. Орчуулагч болортэйгч маань шуудангаар илгээсэн. Айгүй хөөрхөн энд ингээд Pretty Little Book Especially for You гэдэг айгүй гоё. Баярлалаа болортэйгчээ. Тэгээд энэ бас энэ Агата Кристофийн энэ бичиг хүсэггүй хүн гэсэн энийгээ бас явуулж исэн. Тэгээд би хүмүүсээс ингээ гоё номнууд шуудангаар авдаг. Би ихээр атцсан хүн байгаам. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд энэ хоёрыг би уншсан. Өмнө нь зүгээр ингээ хальт уншчаа. Тэгээд би сая тогтож дахиж нэг уншсан байгаа. Тэгээд бичиг хүсэггүй хүн гэдэг үг өөрөө надад ийм нэг тийм гонигтай дурсан. Тэдрэдэг миний хоёр найз маань нэг таагүй мэдээ дуулгаад тэгээд амиа орлогч байгаа тухай хэлсэн. Тэгээ би тухайд бүр миний уур хүрээд яад би тухайд өөрөө маш их асуудалтай байсан. Нөгөө оюутан байхад ингээд нөгөө батлан даалт санхүүгийн тэгээд дээрээс нь ингээд виз мэд сонгох шалгалттай ингээл амар их юм давхцаа тэг дээр нь ингээл ажилдаг ингээд яг одоо жинхэнэ амьдрал дээр одоо бодит ийм цогцоолох маш олон асуудалтай явж хахад тэгж хэлэхэр ч юм одоо хүн чинь бол ингээл аргадаал тэг яах юм ах ингээл аргадаал ив зүгээр ойлгуулах гал норолтой шүү дээ. Би болохоор яасан тэр өдөр одоо нэг ямар эзэн таарсан би бүркийгэнд уур хүрээд тэгхгүй чи яасан сонин хоёрын хооронд юу дутсан яасан гэж чи юу нэмээ орлогч байгаа чи яв түүлж амиа орл би бүр уурлаад уйлаад тэр найз руугаа юун тэнийг юм яриад байгаа чи уурлаад тэнгүүтээ чи бичиг үсгтэй байгаа цагта амиа орлох гэж тэнхтэй энэ хорвоогоор дөрөв бичиг үсэггүй хүмүүс энэ ядаж нэг хүн ч гэсэн уншихыг зааж өгч амьдралын өөрчлөлтөд хорлох өөрийгөө алахгүй чигээ би бүр амар уурлаа. Тэгээ би хаалган саваа гарч ирчихсэн. Тэгээ би замдаа аягүй сонин гэл уйлаад тэгээ байранда ирж цаана бодож ирсэн аахгүй яана би найзтай амар ширүүлчлээ одоо нөгөөдөг чи амиа орлжул би яана тийм амар үг хэлээс алдсан. Тэгээ бараг л одоо шийдвэрийг дэмжиж чи бараг өөрийгөө орлогоо бараг хэлэрмаа найз маань нэсэн л да. Тэгээд хажууд нь бид нэр ингээд гадаадын оёдоо ирсэн бүх юмтай тэмцэж байгаа хгүй. Өдөр тутамдаа ингээд санхүүгийн асуудал, байр, хичээл ойлгохгүй бол тийм ингээд тэгчих чинь юу дутсан гэж тэгж байгаа ингээд бүр ингээд уур үрээ тэгээд найзтай уурлж ирсэн. Чи хэдэн хоногийн дараа над руу холбоо яриад тэгээд надаа баярлалаа гэх. Чистэ намайг нөгөө загинж миний үнэн гэж нүүр дундуур хэлсэн ганц хүн байлаа. Тэгээ маш их баярлалаа. Тэгээ би маш том юм ойлгосон. Тэгээ гадаад явах гэж байгаа гээд сургуульд сурах боломжгүйгээс болоод ингээд гадуур тэнмэл одоо золбоншсан тийм хүүхдүүдэд бичиг үсэг заах тийм төсөл санаачлаа. Тэгэд өөрөө бүр заагаад за бүр гүүр мөрөнд ор тийм орон хэрэггүй хүүхдүүдэд хичээл заадаг тийм хүн болцсон. Юу нөгөө амиа орлно гэж явж исэн хүн ч аим гоё. Тэгээд одоо холбоотой идэг маш ад жаргалтай сайхан амьдардаг. Тэгээд гэрэлч гисэн. Тэгээд хуулийнхаа тэгтээ сургуулаа хайсан. Яагаад гэвэл нөгөө өөрөө угаасаа дураараа хууль сараагүй аав нүнгүүлэгч болохоор сурч исэн амар баяа л хүүхдээсэн. Бичиг үсэггүй хүн гэдэг энийг номны гачиг хараад надад шууд тэр үйл явдал ингээл толгороо энэ дээр нэг амар хэлсэн юм нь болохоор одоо ямар ч гадаад хэлийг сурсан те чи хичнээн сайн сурсан за тэр хэлийг чи сайн эзэмшлээд тэгтэл чи түүнийг дайсны хэл гэсэн байгаа байхгүй те яагаад гэхээр энэ тэр сурсан одоо хэрэгжилж байгаа хэл чинь чиний төрлөх хэлийг өгөөж байна гэсэн утгаар дайсны хэл гэсэн бас амар тийм давхар амар юм бодогдуулсан ч гэдэм үү. Тэгээд энэний ярилцлага нь
тэр ярилцж байгаа сурвалжлагчийн асуултанд хариулж байгаа энэ төр бүр ёо тэр хикиок гэд. Тэгээ би нэг Coco Chanel-ийн ярилцлагыг үзчихсэн аахгүй нэлээд настай өндөр настай болцсон Coco Chanel бүр ингээд настай ими ингээд юм костюм өмссөн ингээд тийг ингээд сууж байхдаа ингээд сурвалжлагчийн ингээд асуулт амар хикиок гэл амын таглал нэг настай тийм жоохон тийм цэвдэг хүүтэн болцсон байдаг тийм хүмүүс эдэг штэ тий. Нэг тиймэрхүү тийм өнгө аястай ярилцлага нь яхир тийм настай хүмүүс амар хараасалтай тийгээд хэдийгээр зохиол нь ингээл шилдэг борлуулалтаа номон болоод нэр нь дэлхийд дахин танигдсан ч гэсэн өөртөө их хараасалт хийж явдаг хүн шиг санагцсан. 3 дахь худал тэгээд том дэвтэр дээрээс илүү юм бичих уулын дотор нь боломж байсан. Түүнийг гаргаагүй дээ харамсдаг юм уу гэмээр нэг тийм хараасалтай хүн чинь нэг юм гадагшаа нэг юм амар тийм цэвдэг байдэн шүү дээ. Ингээл нэг л юм ааштай. Тэгээ яг тэгж санагдсан надад бол одоо бараг бяцхан ном гэх юм уу да тийм маш нэмэхгүй мөртлөө яг ингээд анхаарал уншихаар айгүй гүн санаанууд айгүй их тэр ярьцлагын уншаал угаасаа маш их санаанууд тэр агуулсан санаанууд нь айхтаа. Бүсгүй зүүн сэрхүү болохоор ер нь охид бүсгүйчүүдийн хувь хүний хөгжил одоо ном сонирхож байгаа хувь хүний хөгжил гэж байгаа хүмүүс бол энийг нэг уншчихад маш хэрэгтэй санагдсан. Эмэгтэй хүний онцлогийг яг ингэж тусад нь авч үзээд хамгийн их таалагдсан бүлэг нь болохоор нэг газар их шиг бүгдийг хүлээж авах. Энэ жишээлбэл эр хүн гэдэг огт өөр ертөнцийг ууж сэтгэлээр хүлээн авъя гэдэг юм уу те. Тэгэл энэ аливаа зүйлээс ер нь өөрийгөө суллах дарамтнаас тэгэл бүх юмыг амжуулах гэдэг, бүх юмыг хийх гэдэг, болох гэдэг дарамтнаас өөрийгөө чөлөөлье. Бүх хүнд одоо зүйлээс өөрийгөө ингэж ангижруулад, өөрийгөө бүр мэдрээд, зөн совин одоо өөрийнхөө нэгсэндээ дотоод хүнээ мэдрээд тэгээ жинхэнэ өөрийгөө ингэж бий болгоод тордоод тэгээд сайхан амьдрал гэсэн урайтай бүсгүй зүүн сэрхүүгээд маш гой зурагтай навцны зураг мөргөн ч гэсэн айгүй гоё харагдаа. Зургнууд нь өстой тасархаа. Тэгээд чинь жишээлбэл ингэдэж штеп сэтгэхүйн хөгжил юм. Бие махбодын хөгжил, дотоод сэтгэлийн хөгжил гэж яддаг. Юм ухаанаа хөгжүүлэх гэдэг. Тэгвэл энэ бол яг тэр нэг дотоод сэтгэлийн хөгжил өсөлтөнд нэмэр болох ном гэх юм уу да. Яг одоо чиний зүүн совин түүндээ итгэх, түүндээ анхаарах, тэрэнд чамд нэмэр болох ном. Энэ хоёр номыг надад шуудангаар илгээсэн болгоо хичтэй баярлалаа. Англиар уншсан хоёр номын нэг нь энэ $1 million blog гэдэг тий одоо сая долларын блог гэдэг. За энэ номыг болохоор би уг нь бол өөртөө авсан. Тэгээд уншихад бол ингээд надад энэ агмаар юм зөндөө исэн. Тэгээ би нөгөө яг сурсан зангаараа ингээд дээгүүр ингээд амар тодорхойгчаар зурчмаар л байсан. Гэхдээ би энэ номыг яг шинээр ингээд нэг уншичаас яг шинээр нь байлгаад яад гэвэл шинэ он блог хөтөлмөр байгаа. Блогоор одоо жишээл өөрийнхөө дур сонирхлоор өөрийнхөө хүсэл эрмэлзлээр блогоо одоо өөрийн бизнес болгомоор байгаа ч юм уу тийм хүнд нь илүү хэрэгтэй байж магадгүй гэсэн үднээс би энэ номыг маш гантаа ингээд шинээр нь уншаад хадгалсан. Тэгэхээр би та нарынхаа нэгэнд нь үнэхээр одоо энэ ном хэрэг болох нэгэнд нь би бэлгэлье гэж бодсны үднээс энэ номон дээр би нэг ширхэгч ирээчээгүй. Би блогоо эхлүүлэхдээ ерөөсөө мөнгө олох, тэр блогийг ашиглаж би нэр хүндэд хүрэх ч юм уу, тэр блогоор би мөнгө олж одоо өөрийн бизнесээ бий болгох ч юм уу, ямар нэгэн тийм санаа огт агуулаагүй. Би зөвхөн өөрийнхөө одоо дуртай зүйлээ хийж өөрийгөө илэрхийлж одоо ихсэн байгаа. Блог гэдэг юм чинь дараагийн үе шатанд нь одоо ороод энэ чинь бүр ингээд бизнес болгоцсон. Тийм болохын тулд юу анхаарах ёстой вэ? Таны блог ямар шаардлага хангасан байж та түүгээрээ мөнгө хийх ёстой вэ? Мөнгө хийж чадах вэ гэсэн зөвлөгөөнүүдийг агуулсан ийм ном байгаа. Одоо өнөөдөр блог нээх гэж байгаа бол тий одоо ингээд нишэ гэдэг одоо өөрийнхөө яг англиар одоо ямар төрлийн зүйл хийх гэж байгаа вэ гэдгээ маш сайн одоо ялгаж салгаж өгөх ёстой гинэ. Жишээлбэл одоо зүгээр хоолны блог биш те. Одоо жишээлбэл ээж хүн хүүхдийн хоолны гих маягаар ингэж ялгаж тусгаарлах тусам одоо таны блог амжилттай болох одоо
шанстай байдаг гэж байгаа. Гэтэл би бол яг эсэргээрээ миний блог ч маш ерөнхий аяйгүй олон категоритой тий фиг мичлэн гэдэг ийм практичны тийм гой зөвлөгөөнүүд өгсөн тийм блог хөтэлдэг хүн гэдэг маань өөрөө тодорхойлтыг өөртөө агуулж явж идэг юм байна л да. Жишээ нь өнөөдөр ажлын ярилцлаганд та орох гээд очлоо гэж бодъё. Тэгээд та за би чөлөө цагаараа нэг ийм блог хөтэлдэг гэж хэлэхэд тэр хүн бол юу гэж бодох вэ гэхээр блог хөтэлдэг хүн гэдэг бол ер нь өөрийн гэсэн хүсэл сонирхолтой хүн байна. Тэгээ блог хөтэлнө гэдэг чинь өөрөө идэвхтэй актив чи тэр хүсэл сонирхлынхаа дагуу нэг үйлдэл хийж гин. Өөрөөр хэлэх юм бол чи үг үсэг холбоод өгүүлбэр болгоод текст хийж гин, зураг авч гин. Түүнийгээ чи блогт ингэж бичвэр болгож оруулж гин гэдэг чинь чамайг ингэж идэвхтэй үйлдэл хийж гинэ гэдгийг харуулж байна. Энэ чамайг бусдаас ялгаж өгөх нь юу вэ гэхээр зүгээр хийсвэр бодоод яваад идэг, яриад яваад идэг хүмүүсийн хажууд чи одоо юм хийж гинэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр бүтээлч хүн гэдгийг чинь илтгэдэг юм байна л да. Өөр нэг зүйл нь болохоор өөрийнхөө дуртай хүсэл сонирхлынхаа төлөө явдаг хүн байна те зорддог зорилгоо биелүүлдэг хүн байна. Гэвчлэн маш олон эерэг одоо мэдээллийг тэр харилцагч хүнд чинь өгүүлдэг юм байна л да. Блог хөтэлдэг хүн гэхээр тийм болохоор заавал одоо бизнес биш мөнгө олдохгүй маа одоо сая доллар олдохгүй маа гэхэд чи ядчил ажлын ярилцлаганд ороход чамайг чиний тухай үнэлэмжийг арай одоо их болгох те үнэлэмжийг арай өөр төвшөнд болгож өгдөг чамайг чиний одоо зан чанарыг эргээр тодорхойлдог тийм хүчин зүйл болох юм байна. Тийм болохоор хэрвээ блог хөтлөх тал дээр эргэлзэж байгаа бол би та нарыг ямар ч тэнэгэлзэлгүй эхлээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд хэрвээ та нарын дундаас блог нэгээд энэ блогоо ер нь амжилттай түүгээр мөнгө олмоор байгаа. Тэгээд энэ тийм арга олж мэдмээр байгаа бол энэ номыг авахыг хүсчихвэл энэ видеоны доор надад би $1,000,000 блог би ном авмаар байна гэд бичих юм бол би тэгээд та нарынхаа нэгэнд нь энэ номыг би нэг уулна жилийн өмнө би анх уншаад ингээд ягаан ирээн болгож исэн. Ингээд ягаан ирээн болгоод жилийн өмнө бол би нөгөө хамгийн анх компани үүсгэх гэж байхдаа уншиж нэгсэндээ урам авч исэн гэх юм уу та. Тэгээд зарим номыг болохоор ингээд чи хизээ уншихаас шалтгаалж чиний хүлээж авах нэг чадвар чинь бас өөр байдаг тий. Жишээлбэл 10 жил мэл байхдаа та нар дэлхийн сонготгуудыг уншижсэн бол одоо эргээд ингээд оюутан басныхаа дараа ч юм уу амьдрал дээр гарсныхаа дараа ч юм уу тэр номыг уншвал чи арай өөрөөр хүлээж авна. Тэгэхээр нэгсэндээ чиний юмыг хүлээж авах чадвар чинь ингээд арай өргөн болцсон байгаа. Тийм болохоор би номнуудыг зарим гоё номыг ч юм уу өөртөө таалагдсан номнуудыг заавал дахиж уншдаг. Хийсэг хугацааны дараа дахиж уншдаг. Тэгээд энэ номыг би сая яг бутикээ нээчээд за би өмнө нь энийг компани нээхээс өмнө уншиж исэн. Тэгвэл одоо би компани нээснийхаа дараа нэг уншаад үзье гэсэн үднээс энэ бутик дээрээ би байж байхдаа энэ номыг дахиад уншсан байгаа. Тэгээд би та нарт зөвлөхөд бол ер нь бизнес эхлүүлэх гэж байгаа, бизнес эрхлэх гэж байгаа. Ер нь би дааж өөрийн гэсэн юм үүсгэх гэж байгаа хүн бүрт энэ номыг заавал уншаарай гэж хэлмээрээ. Дэлхийн 10,000 гоо сайхны бүтээгдэхүүнтэй энэ дундаас яаж ялгарч одоо ингэж богино хугацаанд амжилтанд хүрэх вэ гэдэг чинь маш их одоо зүйлээс хүчин зүйлсээс шалтгаалдаг. Бизнес гэж юу юм? Чамаас ямар чадвар шаарддаг? Хүнтэй яаж харьцах ёстой? Одоо бизнесээ эхлүүлчихэд дараагийн алхмууд чинь юу юм? Би яг энийг өөрөө хэрэгжүүлсэн байхгүй юу? Одоо ингээд жишээлбэл би ингээд бутик нээ гэж бодъё. Тэгээ ингээд болохгүй л яана, бүтэхгүй л яана. Тэгээ ингээд тэгэхэд ингээд энэ ном дээр зөвснөр жил ингэж аахгүй хэрвээ одоо чи энэ эрсдлийг хийснээр болж бүтэхгүй хамгийн одоо муу сценарио тий worst scenario ч одоо юу юм бэ? Одоо юу болох юм? Тэ чи юу алдах юм? Гэх мэтлээ одоо жишээлбэл эрүүл мэндээр хохирох юм уу? Тэ санхүүч юм бүр бодоолох юм уу? Яах юм? Тэгээ чи тэр хамгийн муугаар нь ингэж гарах үр дагаврыг бодож үзээд түүнийг чи ямар нэгэн аргаар за чи ямар ч мөнгөгүй болоо гэж бодъё. Тэгвэл чам дахиад мөнгө олох их усүр байна уу? Чадвар байна уу? Чи ажил хийгээд мөнгөтэй болох чам боломж бий юу? Гэх мэтлийн ингэ бодож байгаад энэ эрсдлийг хийх үгүй юу гэдгээ шийдэх тухайн юм зөвлөгөөнүүд агуулсан юм л да. Тэгээ би яг өөрөө хэрэгжүүлсэн байхгүй юм нэг тэгээд
нэгсэндээ энэ надад маш их inspiration болсон юм хэлтэй. Тэгэхээр би та нарыгаас хэрвээ ямар нэгэн бизнес эхлүүлэх гэж байгаа, ямар нэгэн шинэ юм эхлэх гээд одоо шинэ онд ингээд яг яах вэ гэд эргэлзэж байгаа бол ингээд иймэрхүү төрлийн номнууд уншаад үлгэр жишээ аваад тэгээд өөр дээр хэрэгжүүлж болох юм бэ нүгүй юу гэдгийг ингэж туршиж үзээрэй. Энэ overnight success-ийг заавал уншаарай гэж зөвлөх байна. За одоо ингээ герман хэл дээр уншсан номнууд руу орох гэж байна. Энэ шүүгч нэг энэ үгээр энэ өгүүлбэрээр айгүй дүүлэн тарсан байхгүй юу энэ германы хэвлэлүүдээр яасан гэхээр герман улс үнэхээр тийм муухай юм бол чи энд юу хийж байгаа юм бэ гэж утгатай. Тэгээ яасан гэхээр энэ нэг дөрвөстийн хямралын үеэр нэг дөрвөх одоо орогнол өссөн одоо дөрвөстийн нэг дөрвөгч хурж ирээд тэгээд германд одоо ингэж орогнол ирээд тэгээд ингээд үлдчихэд германчуудыг үзээ ядаад тэгээд энэ тэнд одоо бар маранд орохороо нөгөө чангаар шар арин мэрэг захиалах гэж орилоод тэгээд энд чинь баг германууд нь ер нь бол ямар ч хүн тухайн газар ороод яаж захиалж байгаас чиний угаасаа хандлах чинь амар илэрнэ. Тэгэхээр энэ хүн угаасаа л одоо нөгөө анханасаа л одоо асуудал үүсгэх гэж тий бааранд ороод тэгээд ингээд зодон зохион үүсгээд ингээд хэрэг тарьсан тийм хүн шүүгч дээр очиод тэгээд энэ шүүгч тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд германд бол ингэж хэлдэг хүн бол цөөхөн яагаад гэвэл бүтээрээ айдаг тий өнцрөг үзэлтэйгээ хилүүлчих гэж гэдэг юм уу тэгж бодсныхоо улмаас ер нь дуугайдаг Австрийн хувьд жоохон эмзэг сэдв. Гэтэл энэ шүүгч маань тэгж хэлсэн маань чи үнэхээр герман чам тийм таалагдахгүй юм чи энд юу хийгээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд энэ хэвлэлийнхэн мэдээж үнийг нь барьж аваад энэ хотын шүүгч маань маш их одоо өнцрөг хүзэлтэй гэсэн утгаар нь тавих гэсэн боловч энэ маш олон хүнд эргээр хүрсэн санаанд нь хүрсэн эцээ эцэд бид нэр одоо энэ эрхцүүд төрөө энэ бид нэр энэ эрхцүүн тогтолцоогоо бид нэр хамгаалах ёстой гэсэн утгаар. Тэгээд энэ шүүгчийн зүгээр бичсэн ном л да докторийн ажилд судалгаагаа болохоор би ингээд маш их шүүхийн тогтоол уншдаг, шүүхийн шийдвэрийн дээр уншдаг. Тэгэхээр нэг хэцүү юм нь юу гэдэг вэ гэхээр ямар ч тогтоол шийдвэрийг гаргахдаа заавал үндслээ давхар бичдэг те яагаад чи ингэ шийдэх болсон тэр шүүгч бол энд хараат бус гэдэг хинээс ч хараат бус зөвхөн одоо хуйлдаа захирагддаг те өөр хинч гарч ирээд хий чи ямар ч нам ямар ч одоо ерөнхийлөгч улс төрч ямар ч хэрэг мэтэлтэй байгууллага гарч ирээд хий чи буруу шийдвэр гарсан бэ наадхаа боль гэх юм бол sorry уучлаарай би танаас хараат бус хүн шүүгч бол хараат бус хүн ямар үндслэлтэйгээр энэ шийдвэрт хүрсэн нь ерөөсөө ил тод иждэг. Тэгэхээр хэрвээ ингээд танд ямар нэгэн шүүхийн тогтоол сонин санагдаад энэ их буруу зүйл гарчлаа ч юм уу тий заарын хаалга ч юм уу тийм шанс байхгүй яагаад гэвэл үндслэл нь ингээд байж идэг. Үндслийн уншаал хүн энэ ийм болохоор ингээд шийдсэн юм байна штэ гэх. Тэгэхээр нэг уншихаар айгүй нэг хичээл уншиж байгаа юм шиг ингээд нэг онл уншиж байгаа. Тэ адилхан мэддэг байхгүй айгүй тийм нур шүү. Тэгээд ийм номнууд болохоор эдгээр чинь нөгөө ямар ч хүн уншихад зориулсан ойлгомжтойгоор бичсэн. Онл нь маш бага. Энгийн үгээр энгийн хүмүүс зориулаад бичсэд болохоор уншихад нөгөө нэг юм гоё зүгээр нөгөө кино ч юм уу шүүх үйл ажиллагаа үзэж юм шиг айгүй амар идэг. Яг юм онлын биш зүгээр юм бодит амьдрал дээрх одоо хүмүүсийн реакц, хариу үйлдэл, сэтгэгдэл ямар юм бэ гэдгийг харах зорилгоор юм. Harvard зарчим гэдэг уулын концепт гэдэг чинь үзэл баримтлал гэж орчуулдаг л да. Тэ жишээлбэл Монголын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал concept of national security of Mongolia гэдэг тэ үзэл баримтлал гэж орчуулдаг л да. Гэхдээ энэ дээр бол Harvard принцип одоо зарчим Harvard-ийн зарчим гэсэн утгаар хоёр тал хоорондоо тодорхой нэгэн асуудлаар маргаад тодорхой нэгэн асуудлаар зөрчилдөхөд хэрхэн одоо энэ хилцээрийг амжилттай хийх вэ хэрхэн хоорондоо одоо үр дүнтэйгээр маргаж хамгийн одоо хин хинд нь ашигтай шийдвэрт хүрэх вэ гэдгийг бүр энэ Harvard-ийн их сургууль бүр маш олон жилийн судалгаагаар маш их одоо судлаачид маш олон арга хөгжүүлж бий болгосон юм байна л да. Тэд дээр 3.5 сая хувь борлуулагдсан ном гэж байгаа байхгүй юу. Тэгээ би энийг зүгээр яагаад уншсан бэ гэхээр бид нэр хувь хүмүүс хоорондоо тий хуршүүд хоорондоо, найзууд хоорондоо маргалаа, гэр бүлийн хоёр хоорондоо маргалаа. За эсвэл одоо ажил олгогч хоёр маргалаач гэдэг юм уу. Наад захын хоёр хүний хоорондын зөрчилдөөнөөс гадна бүр юм байгуулгын хоорондын маргаан гэх бүх юм одоо ингээ заавал хууль янз бүрийн юмар явахгүйгээр ингээ хоорондоо хилэлцээд зөвшөлдсөд маргааныг эвзүүгээр шийдвэрлэх юм ямар арга зам байдгийг би гэдгийг тэрийг жоохон би сонирхоод тэгээд энэ Harvard concept гэдэг зүйлтэй танилцахыг хүсээд энэ номыг авсан.
За тэгээд ерөнхийдөө бол энэ ном маань өөрөө маш мэргэжлийн түвшинд бичигдсэн жоохон хүндхэн ном санагдсан. Надад бол судалгаан дээр үндэслэсэн айгүй тийм тайлбарж байгаа нэлийн одоо шинжлэх ухааны суур дээр тайлбарсан. Тэгэхээр энэ бол жоохон агсан түвшингийн гэх юм уу да ном. Тэгэхээр энэ бол яг энэ талаар судалдаг хүмүүст ч юм уу эсвэл одоо маргааныг шийдвэрлэх салбар дээр зөвшөлтсөлд хүрэх энэ одоо салбарыг сонирхдаг дипломатч болох компани зөвлөгч болох хүсэлтэй ч юм уу тийм мэргэжлийн салбарыг сонирхсан хүмүүст хэрэгтэй ном байсан. Энэ бол уул нь би зүгээр л хувь хүний хувьд ерөнхийдөө хүнтэй маргахтаа би юу буруу хийгээд байдгийг те тэр хүн юу хүсээд би юу хүсээд юу буруу хийгээд байдгийг тэрийг анзаарах тухайл хувь хүний хөгжлийн талаас нь би авсан боловч энэ бол нэлийн агсан түвшинд арай өөр мэргэжлийн чиглэлийн шилэн ухааны суурилсан ном байсан. Яг асуудал авч үзэхгүй бидний ихэнх нь ингээд хүнтэй маргаад идэг. Энэ одоо жишээлбэл миний хувьд тэр хүн асуудал болоод тэр хүний хувьд би асуудал болоод идэг. Гэтэл бит хоёрын одоо маргаж байгаа асуудал нь юу юм бэ гэдгийг хүн авч үзэж өөрийгөө одоо хойш нь тавих ёстой юм байна л да. Хамгийн энгийнээр тайлбарлавал. За тэгээд өөр яах ёстой вэ гэх мэтлэн маш их алхмуудыг. Тэгээд энэ номыг би энэ герман хэл дээрх ном. Тэгээд энэ номыг би бас элдв тодруулагчаар янз бүр болгоогүй. Тэгэхээр би бас энийг герман хэлтэй тэгээд яг энэ чиглэлээр жоохон гүнзгийрүүлсэн төвшөнд судалдаг, сонирхдаг тийм хүнд нь би бэлэг болохыг хэрвээ хүсвэл та нарын маань нэг хүсэх юм бол тэгэх юм бол энэ видеоны доор Harvard концепт номыг авъя гэж бичих юм бол хэрвээ олон хүн зэрэг хүссэн байх юм бол би та нарын аль нэгэнд нь би сонгоод өгье. Тэгээ бэлэглээ. Би зөвхөн ганцханд нь л өгч чадна. Дараагийн ном нь болохоор энэ миний дуртай, миний хайртай Фердинанд фон Ширах гэдэг энэ уул нь бол өөрөө өмгөөлөгч хүн, эрүүгийн хэргийн өмгөөлөгч хүн баггүй юу. Тэгээд энэ бол Германы Джон Гришэм гэсэн үг. Энэ хүн маань өөрөө маш их ингэж гоё бичих авьяастай өөрийнхөө өмгөөсөн хүмүүсийн хэрэг дээр ингэж тулгуурлаад юм гоё зохиол шиг тийм юмнууд бичдэг. Тэгээд энэ болохоор гимт хэрэг гэдэг нэртэй. Тэгээд дотор нь ингээд хит хитэн гимт хэргийн тухай. За тэгээд нөгөө гимт хэргийн тухай бичихтэй, хит хитэн гимт хэргийн тухай бичихтэй ерөөсөө одоо нөгөө яг хуулийн онлын талаас нь бичээгүй. Зүгээр тэр гимт хэргийг хийсэн хүний шалтгаан, гэр бүлийнх нь өсөж төрсөн орчин, цаад орчин нөхцөл нь цаад нөхцлүүд нь юу байсан юм бэ гэдэг дээр илүү тулгуурласан. Хүн ер нь ямар гимт хэрэг үйлдэх одоо тийм чадвартай байд юм бэ? Хүний сэтгэхгүй ер нь яаж одоо тэр хэрэгтний сэтгэхгүй яаж одоо ингэж бүрэлддэм бэ гэх мэтлэн тэр нөхцөл байдлууд дээр нь тулгуурлаа бичсэн юм зүгээр юм хідэн гимт хэргийн тухай тэр гимт хэргийг үйлдсэн хэрэгтний тухай ингэж бичсэн юм зохиолорхуу тийм ном. Тэгээд энэ өөрөө угаасаа бичих авьяастай. Тэгэхээр би энийг Германы Джон Гришэм гэж нэрлэдэг. Энэний файл Колини гэдэг германаар Колинигийн хэрэг гэдэг тэр нь сая кино болсон. Гайгийн нөө киноны санд ороод ирсэн. Тэгээд тэр нь болохоор бас маш сонирхолтой ном нь бестселлер болчихсон Германд. Тэрийг бас үзээ. Хэрвээ тэр ном уншаад хэрвээ таалагдсан бол энэ фабрикийн гоё. Би ч нөө яг эрүүг эрх зүгээр судалгаа хийж байгаа болохоор би ингээд зөвхөн онлайн талаас биш би ингээд босод тийм хэлбэрхэн уншихад амар зүйлүүдийг бас уншаад надад айгүйх тийм шин өөр өнцгөөс харах тийм юм орж ирдэг. Тийм болохоор би ерөнхийдөө ийм номнууд унших дуртай. Эдгээр чи яг наад левелтэй кино үзэж байгаа юм шиг л байдаг байхгүй. Эмили Брентигийн Sturmhöhe гэх германаар англи нөгөө оригинал их зохиол нь болохоор нөгөө Wuthering Heights гэдэг монголоор одоо юу гэдэг юм болоо шуургат хадан зохио юм уу да тий. Монголоор орчуулсан байдаг болов та нар мэдэх бол надад сэтгэл доор бичээрээ монголоор нь юу гэдгийг нэрийг нь тэгээд энэ Emily Brent-ийн энэ Wuthering Heights гэх би 10 дугаар ангид байхдаа 10 гэдэг чи одоо төр сургуулийн 10 гэдэг чинь бид нар чи эхлээд хэлний бэлтгэл гэж нэг жил хийчээд 9 10 дугаар анги явдаг. Тэгэхээр би 11 дугаар ангидаа гэсэн энийг англиар нь уншиж байсан байхгүй. Тэгээ бүр ингээм амар цочролд орчихсон. Амар хайр сэтгэл тийм хардалтын тухай өгүүлдэг айгүй тийм амар санагддаг байсан. Тэгээ сая энийг нэг германаар нь уншсан. Бүр яах ч юм цочролд мочролд орох. Тэгэхээр ер нь бол айгүй эвдэрсэн байхгүй тэр үеэс хойш. Тэр нэг бүр нэг тархлаа амар болсон байхгүй тий нөгөө Game of Thrones үзэж мүзээд амар юм нөгөө үзээд бүр бараг дасцсан. Тэгээ энийг уншаад юунд нь цочирч исэн юм болоо байдаг драма л юм гэж бодсон. Яг үрдээ хил хязгааргүй тагнуул гэдэг. Энэ номыг бичсэн хүн нь өөрөө холбооны тагнуулын албаны түүхийн хилцсэн одоо удирдагч түүхийн хилцсэн одоо Ахмад
түүхч тийм хүн, өөрөө маш тийм мундаг яг мэрэгжлийн одоо тийм түүхч хүн бичсэн. Тэгээ би ийм одоо мэрэгжлийн хүмүүсийн бичсэн номыг би бас нөгөө уншиж өөрөө нөгөө тэр бичих арга барил одоо юмд хандж байгаа байдал, иш татж байгаа зэргийг ингэж амар судалж сурах дуртайхгүй. Тэгээ би энийг зүгээр номын дэлгүүрт харчаад хажуугаар нүгэрч явахад ингээд айгүй сонирхолтой санагдахаар кино шиг юм байна гэдээ авцсан. 7 тагнуулын альбомд олон орны 7 тагнуулын альбом зэрэг тагнуул хийж исэн хүн гэж боддоо. Тийм бүр онлын хувьд ийм юм байх боломжтой мүү те. Шууд ингээд тэрийг хараад ваа ямар сонирхолтой юм уншиж үзье гэж авцаахгүй. Тэгээ яасан гэхээр энэ маань өөрөө одоо дайны үед те дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлд дөнгөж төрсөн тийм хэцүү үед хүнд хэцүү үед төрчихсөн те. Тэгээд өсвөр нас нь одоо яг эд национал социализм одоо яг нөгөө нацист Герман ингэж юм бүх үзэл идеологи ингээ бүх юм ингэж тийм өнцөрхөг үзлээр амьсгалцсан тийм орчинд өсвөр наснд бүрэлдэж байгаа хүн гэж бодохгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ маань уул нь аав нь нөгөө нэг цагдаагийн албанд ажилладаг байсан болохоор өөрөө яг тэр чиглэл рүү явах гэж байгаад тэгээд ингээд эхлээд тэр нацист Германы тагнуулын албанд орсон. Тэгээд дараа нь дайны дараа ингээд MI6 Оросын KGB тэгээд CIA тэгээд өөр юм ч юм бэ 80 юмд ингээд мэдээллийг ерөөсөө ингээд сайхан хооронд нь одоо нөгөө хооронд нь өстэй сайхан холион бантаа утгацсан. Тэгээд тал талаас мөнгө авдаг тийм амар хүнд гар исэн байхгүй. Адал явдалаар маань шиг юм уншинах гэж бодсон чинь тийм биш эсэн. Яагтвэл нөгөө яг түүхч хүний бичсэн ном болохоор нөгөө амар их нөгөө мэрэгжлийн бас төвшнийх арай ахисан төвшнийх надад ойлгохгүй амар их гарч ирсэн. Яагтвэл би энэ чиглэлийн хүн биш, энэ салбарын хүн биш. Тэгэхээр энийг хэрвээ тагнуулын одоо мэрэгжлийн салбарын хүмүүс унших юм бол эндээс маш их юм олж авах. Би бол ойлгохгүй зарим нэг юм миний яаж явж байгаад ийшээ яач вэ? Энэ зарим үгүй ч ойлгохгүй юм билээ. Тэгэхээр надад бол Адлын явдалт кино шиг тэгж бичсэн номнууд нь илүү таалагддаг. Хамгийн сүүлийн ном бол Нью-Йоркод зориулсан энэ Brooks and Wise гэж одоо хэрэглэх заавар гэх юм уу да. Нью-Йоркийн хэрэглэх заавар гэсэн. Нью-Йоркийн одоо жуулчдад зориулсан гарын авлагуудаас тис өөр яг одоо Нью-Йоркийн дотоод амьдрал гадаад хүний нүдээр ямар байдгийг бичсэн айгу гоё ном байсан. Тэг би яагаад энийг уншсан бэ гэхээр би явж ирчээд миний бодлоор Нью-Йорк анх удаага би аль нэг хотыг ингэж амар санагалзаж ингэж гунигэлж үзэж байна. Нью-Йорк бүр миний өстө толгойноос гарахгүй. Намайг бүр ингэж амар сони ингэж бүр миний бүр сэтгэл зүрхийг нэр ингэж давцсан Нью-Йорк. Тэг ингэж бүр бодогдоод тэгээ би бүр нэг хэсэг ингэж шүн зүүдлээ зэ Нью-Йоркийг тэнгүүтээ би маргааш нь босоод Нью-Йоркт бүх кинонуудыг түүж үзээд шууд Google-дээд Нью-Йорк кинонууд ямар кинонууд гэдгийг бүгдийг үзээд надад байгаа DVD-нүүдийг үзээд тэгээд киноны санд байгаа кинонуудыг үзээд Нью-Йорктой холбоотой ном, зураг юу гэдгийг бүгдийг үзэж нэг тэгж жоохон өөрийгөө ангаасан. Тэгвэл бүр ингээд санаад ингээл явмаар санагдаад тэр нэг уур амьсгалыг дахиад бүр мэдэрмээр санагдаад бүр ингээд homesick гэдэг шиг бүр New York sick болчихсон. Тэгээд би тийм болохоор энийг би уншиж үзье гэдэг уншсан. Сая тэгээд айгүй хөвгчлөлтөө тэгээд миний бодлоороос ингээд аль нэг хот руу явах гэж байгаа тэр хотынхоо нөгөө нэг жуулчдад зориулсан гарын авлага би дандаа тийм гарын авлага авдаг. Номын дэлгүүр ороод жуулчдад зориулсан гарын авлага. Тэрнээс нь илүү иймэрхүү одоо ийм соёлын одоо ийм сэтгүүлч хүний бичсэн Нью-Йоркд амьдарч байгаа гадаад хүний нүдээр бичсэн юмнууд илүү нөгөө өгөөчтэй өөр өнцгөөс харсан болохоор гоё юм шиг санагдсан. За тэгээд миний сүүлийн 2 сар хагас уншсан номнууд нэг иймэрхүү. Тэгээд би та нартаа ямар ч байсан энэ 2 номыг биелүүлье. Тэгээд би өөрөө маш цэвэрхэн уншсан бараг шинээр байгаа. Тэгэхээр энэ нь англи хэл дээр тэр $1 million blog, нөгөөх нь Harvard concept гэдэг яг энэ маргааныг эвзэн аргаар шийдвэрлэх, хэлцээрийн аргаар шийдвэрлэх, хилэлцэх урлаг, техник, арга барилын тухай гэсэн энэ бол нэлийн мэргэжлийн төвшөнд бичигдсэн ном байсан. Тэгэхээр энэ 2 номыг авмаар байгаа бол энэ видеоны доор та нар маань бичээрэй. Ямар номыг авмаар юм гэдгээ. Тэгээд хэрэв олон хүн байх юм бол мэдээж би нэгийг сонгож өгөн. Тэгэхээр нөгөө тохиолдлоор л тоолж байгаа л нөгөө тоо өгөө тохиолдлын тоогоор тэгж нөгөө сонгодог штэ. тэгжил таарах бах. Тэгээд та нартайгаа дараагийн бичээрээр уулзцгаая. Түр баяртай.